гол анхаарал нь нийгмийн даатгалыг хинээс авах вэ? Юунаас авах вэ гэдэг энэ хуулийн нэмэлт өөрчлөлт анхаарч байгаа. Энэ явцад хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг цалин хөлс гэдэг ойлголт нийгмийн даатгалаар зохицуулагдж байгаа цалин хөлсийн агуулга 2 бага зэргийн зөрүүтэй байгаа. Энэ зөрүүтэй байдлыг л бид нар авна авахгүй гэдгээр болж байгаа болохоос биш энэ хуулийн зөрчлийн асуудлыг арилгах дээр энэ ерөөсөө анхаараагүй. Энийг нэг тал руу шийдэж байгаа асуудал. Өнөөдөр хөдөлмөр эхэлж байгаа хүмүүс маргааш ирээдүйн төлөө нэг санаа зовхгүй аль болох төлөхгүй гэдэг сонирхолтой байгаа нь үнэн. Төрийн бодлогын зүгээс аль болох авч тэтгэвртэй хэмжээ тавих нь зөв. Аж ахуй нэгжээс аль болох бага зардал гаргах бодлоготой байх нь зөв. Энэ гурвын тэнцвэрийг хангаж эрхийн нийцээс дуглан тураахгүй байх тэр тооцоо судалгаан дээр тэр 10-ыг тавьсан. Аж ахуй нэгжүүдэд хэтэрхий их дарамттай байгаад байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээс одоо ажилтнаас нь авчиж байгаа байгууллагаас тэрхээс дээшх дүнгийн авах нь бол дарамт болж байгаа гэдгээр байгаа. Дөрөв ярьсан олон улсад байгууллагаасаа төлдөг жишг байгаа. Тэр тусмаа манайх шиг өмнөх сан байхгүй газрууд ихэвчлэн ер нь энэнгээр одоо өмнөх өмнөх тогтолцооныхоо системийг аллагдлыг нөхөж явж байгаа. Энэ жил бол энэ нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хуулийг эрс өөрчлөх, ажил олгогчтой ээлтэй, ажилчин албан хаагчтай өгөөчтэй ийм хууль болоосаа гэж одоо бодож байгаа. Засгийн газар тусад нь бас хууль өргөн барьж байгаа юм байна. Ингээ нийлүүлээд энэ хоёр хууль нийлээд одоо бас нэг сайхан зөв хууль болчих болов гэж ингэж гордож байна да. Энэ хилцүүлэгт одоо бизнесийн байгууллагуудаа туйлчдын төлөөлөл за мөн одоо ахмад наснууд за мөн одоо иргэдийн төлөөллүүдийг ингээ хамтдаа оруулж ирээд нийтийн хилцүүлэг болоо санал асууж байгаа нь бол маш одоо сэтгэл өндөр байна. Ягаад тэгэхээр эндээс маш олон төрлийн санал зөвлөмжүүд гарах цаашаад улсын хурлаар энэ төслийг хилцүүлэхэд бас илүү одоо олон ургалч үзлийг хуулиндаа тусгаж бас илүү олон талаас нь үндэслэл бүхий тайлбар гаргаасай гэж хүсэж байна. За өнөөдрийн хуулийн төсөлтөд танилцлаа. Тэгэхээр бол хамгийн гол нөгөө хөдөлмөр эрхлэлтэй харилцааг бол хөдөлмөрийн хуулиар зохицуулж байгаа. Гэтэл иргэний хуулиар зохицуулагдж байгаа гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл аваад байгаа нь өөрөө яг одоогийн нөхцөл байдалд бол ажил олгогч талдаа бол тийм ажилтан ажил олгогч талдаа бол тохиромжтой биш үйлдвэрж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бүрэн дэмжиж байгаа. Энэ хуулийн төслийн хилцүүлэг бол 100% дэмжиж байгаа. Манай аж ахуйн нэгжүүд болон хуульч өмгөөлөгчд бол санал нэгтэй байгаа. За ялангуяа бас бид нэр одоо хуульч өмгөөлөгч хүмүүс бас мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ийм хүмүүс байгаа. Ингээд мэргэжлийн үйл ажиллагаа явуулаад тодорхой одоо компани дээр одоо байгууллагууд дээр зөвлөх үйлчлэгээ үзүүлэх гэх тэрнээс нь бас нийгмийн даатгалын шимтгэл суудахна гэдэг ийм буруу юм нийгмийн одоо практик дээр хөдөлмөрийн хууль хийгээд одоо нийгмийн даатгалын хууль хоорондоо зөрчилдөөнтэй юм асуудлууд үүсээд байсан. Энэ яг энэ асуудлыг бол голлох юм буруу асуудаар одоо сая хуулийн төслөлсүүдээр тусгагдаж өгснөөрөө бол бас тодорхой хэмжээний энэ төлөвлөсөн бол эерэг үр дагаврыг гаргаж чадна гэж бодож байна. За одоо яг ажил олгогчдын тухайд байх юм бол одоо энэ яг хоол, унааны мөнгө тий нүүрсний одоо хөнгөлөлт энтергээд энэ одоо хөнгөлтүүдийг шимтгэл төлөлтөөс хасж байгаа. Энэ дээр бол санал нэг байна. Мөн одоо тэр цалингаас гадна одоо шагнал урамшууллын зардал дээр урамшуул дээр бас нэг шимтгэл авж байгаа тий. Тэрийг бас уг нь хасаад өчүүл зүгээр байгаа. Яг хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлснөөсөө л нийгмийн даатгал шимтгэл аваад явах нь бол оновчтой байх уу гэсэн тийм саналтай байна. Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хуулийн төсөл үнэхээр зөв цаг үе олсон асуудал байна. Энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Энэ хуулийн дээр санал өгөхөд хүсэл байна. Юу гэхээр ажил олгогч талаас ямар хөнгөлж чөлөөлт дэмжих тусцаа байгаа юм бэ? Энийг хуулинд маш тодорхой наривчилж зааж өгөхийг хүсэж байна.